Яа, хүмүүс маань ороод ирээрээ өдрийн мэд. За, даанд 300 автомашины маань супер азтай маань. Машина гардаж авахаар хүрэлцэн ирсэн байна. За, манай азтай маань хүрээд ирээрээ. Шууд лайваар явж шүү. Цаашаа мэн үү. Заахан тулгамдаад байна уу юу? За, микийг өрчихөө. Машиныхаа ор зогсчих. Зүгээр барьчих. Тийм, зүгээр барай л сайхан ярьчихна гэсэн. Тийм сандарч мандрах зүйл байхгүй шүү дээ, тий? За, манай азтай. За, өөрсгөө танилцуулаарай сайхан. Мик ингээд тэгээ барьж байгаа л. Арангаа аймгийн Өгөөний урсын уугал Жамбалдар жоохтой дайрс сурна байна. Ааха. Өчигдрөө тэг гинт таацсан болов. Гинт таацсан болоод итгэж чадах болов. ааха. Утасны цаанаас ярихад нэлээ итгэхгүй байх шиг байсан те. Тэгээ оройч олж ийснийг хэлэхөө те. За тэгээд за нөхөртөө бас нөхөр нь бас өөрийгөө сайхан танилцуулчих байна. За би Арангаа аймгийн Эрдэнэ нутгийн сумын 6 дугаар үеийн угуул Улаанбаатар хотод ажил амьдардаг Орсогийн Одмор гэж хүн байна. Зөв. За Улаанбаатар хотод ер нь хэдэн жилийн өмнөөс ирж ажиллаж амьдарч эхлэв. Улаанбаатар хотод одоо орж ирээд 20 жил болж. 20 жил. Ерөнхийдөө бол эдээшээ дасцсан тий. За юу хийдэг вэ? Барилгын ажил. Барилгын ажил. Гэр бүлээрээ эхнэр нөхөр хоёулаа барилгын ажил хийдэг тий. За тэгээд эхнэрээс нь одоо аздан болсон хүнээс нь яриа авна. За унтаж амарч чадвар ихчээ. Ерөөсөө унтаж чадсан биш үү? Айгуу догтлолтой тэгсэн. Жаахан чангараарай. Унтаж ярьж чадсангүй айгуу сандралтай байлаа. Ааха. Итгэж чадахгүй тийм. Итгэж чадахгүй сандралтай. Юу болоод өнгөрчөө гэд тэ. Дараа нь лайв үзүү. Үзсэн. Бүтэн үзүү. За тэгээд хэд гисэн 10 дугаар дээр бол хараагүй байсан гэсэн тэ. Тий хараагүй байж байгаа. Тэгээд бас өчтөрчүүд юу вэ? Дадлага авахулж ин гэсэн үг юу? Би лүүжин тавиулчаа тэгээд орой нөгөө лам ирээд лүүжингээ дуусаад дадлага авахулаа сууж ирсэн. Тэгээд гинтхэн дуудлага авч ирлээ. Хүн тоглоод байна гэж үзсэн. За тэгээд энэ Азийн нууд нас лам ам нөлөөлөг байгаа. Үгүй тийм байхгүй. Би зүгээр өөрөө ч баг гэж нөгөө суглаа яасан мартцсан байсан байхгүй. Тэгээд яг би нэг гэртээ ажил амарч исэн өдрөө лүүжин тавиулъя гэж яриад байжсэн. За тэгээд энэ олон машинд багт ганцхан 300-д орсон гэсэн тий. Ер нь байнгын л юу яадаг л та. Хаяа нэг орж гараал оролцоод явж идэг гэсэн. Тэгээд нөгөө төрсөн өдөр 30-нд болдог байхгүй. 8 сарын 30-нд болсон. Тэгээд тэр оройн хийх гэж байгаа болоод ганц төрсөн өдрөөр үзчихдэг юм гэсэн болонгоо 31-нд маргааш нь гэсэн. За сайн өдөр. Тэгээ өглөө сайн өдөр юм байна гэж бэлгэж шиг хэлж байна. За тэгээд нөхөрнөөс утас таслаад цаанаас нь шууд баяр хүргээд ах шиг хэлсэн тий. Би нэг угаасаа мэдээгүй байхгүй. Тэгээд миний утасны дугаараар хийсэн байхгүй юу. Тэгээ би эхлээд нэг дугаараа танихгүй дугаараас залгаад тэгэнгүүт нь бүр эхлээд үнэмшээгөө. Тэгээ уцаа энэ гэрийнхаа үндэ авчиж өгöd. Бүр сандраад. Өөрөө нөгөө суглаа аваагүй болохоор. Тий. Тэр нь ирээд асуусан чи би нэг суглаа авсан ш тэгээд тэгдгээ. Тэгэл ерөнхийдөө жоохон ер нь жоохон ичимхий хүмүүс юм байна. Ичээ шууд их нэртэй за чи суглаа авсан бол чи уцаа аваа гэд их нэртэй өгсөн тий. За. Ар хангаа аймгийн хүмүүс. За гэр бүлээрээ ирсэн байх шиг байна тий. 3 хүүхэдтэй гэсэн үү? Тий. Том нь гадшаа. Том нь гадагшаа. За хаан сурч байна? Ирланд хэлнэж. За өөр тэр ах. Тэр төрсөн дүү. Төрсөн баг дүүгээс нь үйл сайхан яриа авч тий. За. Дүү нүрээд ирхөө. Сайн байна уу хаа? За сайхан өөрийгөө танилцуулаад. За манай Аздангийн дүүн гэсэн үү? Төрсөн дүүн гэсэн үү? За. Сайхан тань өөрийгөө танилцуулаарай хаа. Би Жамбалдар жоохтой Алтанс гэдэг юм байна. За тэгээд их чинь машин ойдсон гэсэн чинь ямар хөө байв тань? Өндөр. Тэр 2 цагийн үед над руу яриад. Тэгэхээр чи энэ чинь 12 цагт тодорсон мэлөө те? Тэрүүгээ ярих юм мэдгүй. Авсан чи мэдээгүй байсан. За тэгээд ах өөрөө суглаанд ордгоо манай суглаанд мэддгүү ер нь. Нэг удаа л орсон. Ер нь бол мэддэг. Тэгээ нэг удаа орж исэн. Тэгээ юм хожихгүй харна хайцсан. Яагаад тэгэл. Тэгээ одоо тэгээд манай суглаад одоо
ойр дотных нь хамгийн төрсөн их чинь ингээ юм хожичоор ямар байд юм бэ? Соёо. Гоё. Ааха. Тэгэл өндөр байгаа. Өндөр. За тэгээд ойрын хугацаанд одоо энэ Аз Янааныхаа сайхан хөлгээр нутгийн зүг явах уу? Явна. Цагаан сараар явах уу? Арай наан явах уу? Явах бодлоо байна уу? Явна гэсэн бол. Зар хангаад хин хүмүүс байна. Харангаад ер нь манай болохоор аав ээж байдаг. Аав ээж. Аав ээж төрсөн дүү байдаг. Тэгэл одоо аавын ах дүү нэр ээжийн ах дүү нэр бүгд арангаад байдаг. тэгэл одоо тэгэл аав ээж рүүгээ нутгийн зүг машин авнаас ах явж тээ тэ. За тэгээд нийт нөгөө нэг суглаа бүтээлсэн хүмүүстэй хандаж. Нийт одоо суглаа бүтээлсэн бүх хүмүүстэй баярлалаа гэж хэлээ. Тэр хацтай тохиолоо. Надад амьдрал нэлээд том аз жаргал гэсэн гэж байна. Бас хизээж бас мартагдахгүй байхтай энэ өдөр тий маш том дурсамжийг бас бүтээж өгч байна. За тэгээд манайхаас нөгөө ерөнхий админ маань нэг уриалга гаргасан харсан нөгөө хөдөө орон нутагт номын сан байгуулнаа гэдэг. Тэгээ манай ном авчирсан уу? Авчирсан. За манай ингээд аздангууд маань ингээд номоо авчирсан бай шүү. Тэгээ дараагийн манай аздангуудаас хаа номоо авчираарэ гэж. За ном нь энд ингээ хүрээд ирсэн бай шүү. 3 тор ном авчирсан. За. За номын ингээ сайхан харчих ингээд. Ингээд ном дэвтэр те. Ингээд зөөж ингээд хүүхдийн номын санд ингээд манай аздангууд маань ингээд хандваа өргөж шүү. Тэгээд баярлаа. За тэгээ нэр түлхүүрийг гардуулж өгөх мартсан юм шүү. За албан ёсоор One Life-ийн зүгээс Land Cruiser 300 автомашиныхын түлхүүрийг гардуулж өгч байна. За тэгээ алтан шар зам нь үлзээтэй байх болтугай. Баярлалаа. Танаа хамт олон гэсэн баярлалаа. Тэгэхээр За тэгээ манайха Land 300 автомашины маань супер азтай маань ингээ сайхан гэр бүлээрээ олуулаа ингээд ирж машинаа гардаж авч जैन. Тэгээд хэдүүлээ бас дараагийнхаа азтай шалгаруулалтаа аваар уулзъя. Тэгээд хэдүүлээ зураг төргөө татаад дуусгая.